тамхичдаа хүний биед хортол ах та. Гол нь одоо энэ нөгөө электрон тамхиг бол баг бүрэн хорийн эсвэл татварын нэмийг гэдэг ч юм уу ийм асуудал ярьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа энэ утга тамхиныхны лобби яваад байгаа юм шүү гэдэг ийм асуудал байна шүү дээ. Яг нөгөө төсөв бүрдүүлж байгаа ойрын үед бол төсвийн тухай хууль яригдчихэж шүү дээ. Тэр утгаараа бол онцгой татварыг нэмэх тал дээр бол би саналаа өгч байна. Түүнээс ч электрон тамхиг бол та худалдаалсан зөв гэж бодож байгаа. Ер нь юу гэж бодож байгаа вэ? Эргэцсэн орчныг болон бүрдүүлж өгөх шаардлага байгаа юм шүү. Гэхдээ мэдээж одоо нөгөө хортой талааснаас эргэцсэн орчноороос хязгаарлах юмнууд байгаа ах. Тэрийг бол сайн оруулж ирэх хэрэгтэй. Хүмүүс яриад байна шүү дээ. Тэгэхээр таны хувьд яг юм байна. За миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ хуулийн төсөлтөд бас нэлээд нухацтай танилцсан. За намжимэг гишүүнч басын талаар мэдээллүүдийг ажлын хэсгийн хүрээнд нэлээд хэлэлцүүлэг зохион байгуулж дахалж байгаа ажлын хэсгийн хүрээнд. За энэ дээр бол би бас энэ тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Ялангуяа одоо бид энэ веб гэж яриад байгаа электрон тамхины энэ хор хүмүүлийн одоо судлагдаагүй л гэж яриад байгаа. Гэтэл өнөөдөр одоо та бүхэн эмнэлгүүдийн уушигны тасгуудаар яваад үзээрэй. Эмч нарын бас дуу болоо яриаг сонсоорой. Тэгээ ирээдүйн хойч бид нар бас одоо анхаарахгүй ийм нөхцөл байдалд орхиж болохгүй л дээ. Нөгөө талаас утга тамхины лоббинд бас гишүүд ороод байна гэдэг бодлого байгаа шүү дээ. Энэ дээр та юм байна. Утга тамхины лобби гэхээс илүү аль аль нь л чинь тамхины хэрэглэн шүү дээ. Утаатай ч бай, утаагүй ч бай. Тэгээ би бол тэгж бодохгүй байна. Одоо юу гэдгийг утаа тамхи зардаг бизнесийнхийг дэмжиж энийг гаргалаа гэж би бол бодохгүй байна. Ер нь вебийг хорсноор бүр одоо хууль бус худалдаанд бүр нэмэгдэх юм шүү. Бүр одоо нэг онлайн шопууд шиг болж яд худалдаанд авах юм болно байх юм шүү. Хяналтаа тавих хэрэгтэй л дээ. Төрийн хяналт чиглэлийг хэрэгжүүлдэг хууль бус худалдаа арилжааг одоо бас хяналт шалгах хэрэгтэй төрийн чиглэл хүлээсэн байгууллагууд байна. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангаал хяналтаа тавих асуудал. Татварыг ялгаатай тогтоох гэдэг юм уу? Яг адилхан тамхи юм чи адилхан тогтоож болдгоо мó гэдэг асуулт байна шүү. За одоо хэдүүлээ энэ веб дээр нэг тийм өмгөөлөд авах шаардлага байхгүй гэж би бодож байгаа. Дэлхийн одоо яг энийг чи үйлдвэрлэж байгаа улс орнууд ч өөрсдөө тэр амт үнэр оруулагч энэ төр хэрэглэхийг бүр хориглолцсон байна шүү дээ. За өнөөдөр тэр юу гэдгийг янз бүрийн жимсний амттай их гоё үнэртэй байгаад нь насан туршаагүй хүүхдүүд маань татагдаад байна шүү дээ. Тийм учраас одоо энэ ирээдүгөө бодож байгаа шийдвэр гаргах нь зөв бах уу. Хэнийг нэрх ашиг гэхээс илүү өөр хүүхдүүдэд. Ямар үндслээр одоо зурсан бэ? Ер нь юу гэж бодож байгаа? Тамхины хэлтийн тухай хуулийн дээр электрон тамхи буюу вейпийг одоо онцгой татвар болгох гэж байна. Энэ дээр та ямар байсартай байна? Тэгэхээр ер нь бол бид нар хуулийг санаачлахдаа энэ залуу үе маань ер нь энэ утаатай утаагүй тамхи татдаг тийм дадал зуршил суучих вэ гэж их болгоомжлсон үндсэн дээр ийм хууль байх нь зүйтэй байна л гэж үзэл төслөө өргөн барьцсан. Өргөн барьсан үйл маань их хурлаар орохгүй бас нэлээд удаашраад байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол яг бас гадна талаасаа энэ үйлийг шүүмжилсэн. Ялангуяа одоо бизнесмэнүүдийн зүгээс юм шиг байгаа нэлээд материал ирдэг. Тэгэхдээ чинь хуулиараа нэгэнт энэ хуулийг одоо улсын хурлын гишүүн өөрийнхөө бүр эрхийн хүрээнд өргөн барьсан бол их хурл заавал хилцэх ёстой. Тэр нь заавал батлаад явуулна гэсэн үг бас биш. Тийм учраас би бол хамгийн гол би өөрийнхөө олон жил тамхи татсан хүн байгаа. Үндсэндээ бол одоо 44-5 жил татаад. Гэхдээ бидний үдшиг ганц удаатай тамхи байсан. Тэгээ гарсан. Хор хөнөөлийн бол сайн мэдэн. Нөгөө тамхи бол тэр үн шиг одоо эвгүй их л татхад эвгүй биш ч гэсэн одоо ч энэ электрон маягийн тамхи хүч чинь бол юв татдаг дадал суулгах хүнд холоо эвлэн тэр баг залуу наснаас. Тийм учраас тийм дадал суулцсан хүн бол цаашдаа бол барьцаа их болоод явцдаг. Иргэдүүд аюултай. Ялангуяа тамхи бол утаа тамхи бол хүний эрүүл мэндэд маш их хортой. Энэ бол утаагүй нь одоо янз янз биш үү тэр чинь. Одоо жишээлбэл халаагаад тамхиг шатаалгүйгээд халаагаад гардаг бодисуудыг уушгил татна гэдэг бол утаа тамхинаас нэг дутуу биш хортой энэ бол. Татварыг яг адилхан тогтоохгүйгээр утаа тамхи одоо электрон тамхины эд эс бүр дээр татвар тавих ч гэдэг юм шүүмжил байгаа шүү дээ. Харин экспортоор татвар тавьлаа гэхээр тэр бол одоо бизнесмен талаас ирж байгаа шүүмжил гэж би боддог. Тэгэхдээ тэнд татвар тавилаа гээд одоо бизнес талдаа нэг хохирол нь юу байдаг бол нөгөө тамхины үн дахиад нэмэгдэнэ гэсэн үг таагүй тамхи. Энийг бол их хурлаар бас ярьж байгаад нэг талд нь гаргах байх л гэж бодож байна. Одоо ингэж байна шүү дээ. Яг адилхан татвар тогтоохгүйгээр нөгөө электрон тамхины чинь эд эс бүр дээр татвар тогтооё гэх. Тэгээд одоо санаачсан гүшүүд нь өөрсдөө
утаа тамхины лоббинд орчлоо гэдэг ийм шүүмжил байгаа дээ. Та яг ямар хэлсэн? За миний хувьд бол нэлээд сайн нарийн сайн судлах хэрэгтэй байх гэж бодож байна. Хувь хүнийхээ байр сууриас илэрхийлвэл ер нь веб тамхиг ер нь тодорхой үе шаттайгаар хориглохын зүйтэй байна. Ялангуяа энэ хөрш орнууд болох одоо Сингапурч гэдэг юм уу, ойрхон байгаа нь Казахстан, энэ мэтийн орнууд бол энэ вебээр дамжуулаад одоо нөгөө мансууруулах бодисыг борлуулах нэг тийм орчин үеийн сувг гэж үзээд бүрэн усан хорьсон байлээ. Одоо веб чинь бол одоо дотор нь нөгөө шингэн байдлаар нөгөө хар тамхины төрлийн бодисыг одоо залуучуудад одоо хүргэх тийм боломжтой гэж үзээд хорьсон байт юм байна. Манай монголч чинь одоо сүүлийн үед ялангуяа энэ цагдаагийн байгууллагын илэрхийлж байгаагаар энэ хэрэглээ нь маш өндөр түвшинд очсон байгаа учраас би бол энэ дээр бас эрсдлийг тооцож үзээд үе шаттайгаар энэ веб гэдэг зүйлийг бол бас хязгаарласан зүйтэй байна. Ямар ч байсан ингэж дэлгүүр болгонд борлуулдаг энэ бол хорих ёстой байх. За дээрэс нь хяналттай байх ёстой. Татвар тээсийг бол өндөр тавьж өгөх ёстой ба. Нөгөө утга тамхитайгаа бол ижилхэн одоо татврыг бол өсгөж өгөх ёстой байх. Тэгэхгүй бол үлэн хэмжээний ашиг болж байхад нөгөөдөл нь нөгөө хурамч чадсан шиг л байхгүй. Тэгэхээр зэрэг нэг хэсэг нь ямар нэгэн онцгой татвар төлөхгүйгээр борлуулалтыг гэдэг нөгөөдөл нь яа тэгэхээр энэ зах зээлийнхаа хувьд бол бас шудраг биш зарчим үйлчилж гинөө гэж бодож байна. Хорьсноор асуудлыг шийдэх хорьсноор олон нууцаар оруулж олон одоо гэрэх нөгөө гаднаас нэг онлайн шопууд нь рууж шууд зарах юм боломжуудыг нэгдэх юм шиг. Энэ аливаа юм хоёулах нь нөгөө тийм сайн зүйл биш. Гэхдээ бас тийм зүйлүүд бий. Тэгтээ нөгөө сайн одоо SWOT их хэрэгтэй. Одоо эерэг тал нь юу байгаа, сөрөг тал нь юу байгаа. Би энэ юунаас хамгийн дөрөнд имиж нь гэхээр зэрэг тэр нөгөө хар тамхиг тэр веб дотор байрлуулж одоо ямар нэгэн байдлаар тэрийг түгэх эрсдэл өндөр байдаг гэдгээр одоо зарим улсууд хаасан байт юм билээ. Тэгэхээр зэрэг манай ч одоо энэ хэрэглэгч залуучууд эрс нэмэгдсэн байдаг учраас би тэр талаас их боломжтой хандаж судлах зүйтэй болов уу гэж харж байна. Бид чинь бас маргаан гарна. Ер нь гэхдээ тамхил бол тамхи шүү дээ. Бид нар амттай байна уу, амтгүй байна уу, уламжлал байна, ямар байна төрөл нь хамаагүй. Гол нь чи хөрөө хүний бит хортой. Нэгд хоёрдугаарт эний чинь хэрэглээ хүүхдийн хэрэглээнийхэн тоо нэмэгдээд байгаа учраас хүүхд хар багаасаа тамхи татж эхэлнэ гэдэг чинь нөө амт нь өөрөө таатай учраас анханасаа юм шууд донтолт сэтлийг нь өөрөө төрүүлээд хар багаасаа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр хүн том болоод ирэхээр арх тамхи нөгөө хар тамхин хэрэглээ бол бүр энгийн түвшинд очих учраас бид нар хүүхдүүдэд хамгаалах. Тэгэхээр энэ тамхины хууль бол ер нь том агуулгаараа өөрөө хүүхдийг одоо хамгаалах зорилготой л ийм л хууль байгаа гэж хэлж байна. Ядгалтаа тогтоохгүй байх юм бол далд хэлбэр шилжээд яг үнэ. Жинхэнэ нөгөө нэг одоо нууцаар олж ирдэг байдал чинь бий болох юм. Улам бий болно шүү дээ. Тэгээ шүү дээ. Дэлхийн хэмжээний байгууллагаас чинь 80%-аар бууруулах ёстой гэж үздэг шүү дээ. Энэ дотроо тамхиг. Гэтэл манайх бүр эсрэгээр ингээд янжуур тамхи оногдуулт ганцхан албан татвартай ижил тавиад байгаа асуудал өөрөө одоо зарим улсад чинь энэ веб гэдэг тамхи чинь бүр худалдаалахгүй болж эхэлж байна. Тэр байтугай одоо ганцхан тамхины асуудлыг бид нар ингээд хөхүүлэн дэмжиж байгаасаа илүү тэр байтугай Facebook, YouTube хүртэл хортой учраас одоо эхнээс нь эхлээд Австрали, Европод бүр Facebook, YouTube хүүхдийн донтолт одоо ерөөсөө ингээд нөгөө тархинд өөрөө маш сөрөг нөлөө үзүүлдэг болохоор хааж эхэлж байгаа учраас энэ тамхин дээр ч гэсэн бид нэр бүр нэгэн төрөнд л одоо онцгой албан татврыг ялгамжгүйгээр ерөөсөө тогтоох нь бол би зайлшгүй зүйтэй л гэж бодож байгаа. За баярлалаа.